Энэ телевизийн спорт сувгийн шууд амжуулан өргөж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сэрүүлэг тавьж хүлээн үздэг 15 настай мөнхчин хүүг НТВ-ийн мэдээ онцолж байна. Тэрээр анх 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалийн тоглолтыг үзснээр хөл бөмбөгийн спортод дуртай болжээ. Мөнхчин 2026 оны дэлхийн аваргыг илүү ойлгохын тулд 4 жилийн хугацаанд хөл бөмбөгийн спортыг нухацтай судалж эхэлсэн байна. Түүний хувьд Бразилийн багийн фанат бөгөөд тус багийн тоглогч Неймарыг дэмжин шилдэг тоглогч аваасаа хэмээн бодож байгаагаа бидэнтэй болцлаа. Одоо энэ жилийн дэлхийн аварга дээр би Бразилийн шгшээ оёыг дэмжиж байгаа. Ялангуяа Неймарын одоо энэ жил сүүлийн дэлхийн аварга нь тэгээд сүүлийн дэлхийн аварга нь болохоор би ер нь аваасаа гэж хүсэж байна. Тэгээд миний хувьд болохоор Неймар одоо Роналдо Месси хоёрын ирүү гэж ярьдээ шүү хүмүүс. Тэгээд Неймар ер нь бол хэрвээ 2014 оныг бэртлээ аваагүй байсан бол тэгэл бас Неймар Роналдо шиг тийм амар төвшөнд очих байсан гэж боддог. Тэр Неймар нэг сая хийсэн Бразилийн эсрэг Бразилтэй хамт хийсэн тоглолтын дээрээ сэлгэнээс гарч ирэхэд би бүр амар тоглоод бичлэг энэ гэсэн. Тийм угаасаа Неймар миний хувьд бол хамгийн дуртай тоглогч угаасаа байсаар ирсэн. Мөнхчин чөлөө цагаа хөл бөмбөгийн спортыг судлахад зориулдаг. Ингэснээр түүний хөл бөмбөгийн мэдлэгээс гадна англи хэлний чанар нэмэгдсэн байна. Тэрээр хөл бөмбөг тайлбарлагч Бацаяа Балжин Максны тайлбарт дуртай. Учир нь энэ хоёр хүн түүний сэтгэл зүрхэнд хоногчтол ярьж хөл бөмбөгийн спортод гүнзгий дурлуулсан байна. Тэрээр өөр мэргэжлэр ажиллах сонирхолтойч хоббигоороо хөл бөмбөг тайлбарладаг болохыг мөрөөддөг. Иймээ шөнө үзэг хөл бөмбөгөө өдөр нь гэрийнхэндээ тайлбарлан ярьж өгдөг байна. Ирээдүйн мэргэжлийнхаа хувьд бол өөр мэргэжил сонгосон байгаа. Палеонтологч болно. Гэтэ бид бүгдийн одоо маш сайн мэддэг тэгээд Балжин ямгаа байгаа штэ. Тэр хүн ингээд хэдий өөр мэргэжилтэй байсан ч гэсэн ингээд сонирхлынхаа дагуу хөл бөмбөг тайлбарладаг байсан. Тэгээд яг тэр хүн шиг би ирээдүйд ингээд мэргэжлийнхаа хажуугаар өөрийнхөө хүсэл сонирхлыг ингээд дагаад тийм мэргэжлийн төвшөнд ингээд хөл бөмбөг тайлбарлаж үзхийг нь бол хүсэж байгаа. Миний зорилго мөн.